My Voice шоуны шилдэг оролцогчдын нэг Тэг 82% дугаартай Мишельтэй уулзуулж байна. Миний бодлоор хүн дууг хоолоогоор биш сэтгэлээрээ дуулдаг гэж боддог. Мэдээж би сэтгэлдээ мэрэгчлээ болох учраас одооноос нэг хүмүүстэй ярилцаад хүн зөвлөгөө өгөөд ингээд баабаар ингээд өөрийгөө хичээлж явж байгаа. Тийм сэтгэл гэдэг чинь хүний дотор байрладаг гэдэг юм нууцлагдмал юм мэдчихгүй те. Тэгээ хүн чинь сэтгэлийн амтан гэж ярьдаг шүү дээ. Тэгэл юм хүнийг заавал ингэ мэдцлаар ч юм уу тий ямар нэг өвчнийг тэгж идгээхгүй сэтгэл зүгээр хэмжиж болт юм болов. За шилдэг хэмээх тодтголын эзэн болсон Мишельтэй өнөөдөр бас халуун баярыг нийт үзэгчдийнхээ өмнөөс хүргэж байна. Тайзан дээр зогсоод Мишель та My Voice шоуны шилдэг оролцогчдын нэг боллоо гэсэн тэр мэдээ яг тэр тогтоонаас задрахад чамд ямар мэдрэмж төрсөн бэ? Та My Voice 2015 наадмын шилдэг оролцогчоор тодорч шилдгийг шалгаруулах гала тоглолтод орцох эрхийн бичгээ шагнууллаа. Үгээр хэлхийн аргагүй тийм амар шоконд ороод гацсан. Би ерөөсөө мдээгүй байхгүй биш ээ. Орно гэж ерөөсөө бодоагүй. Өөртөө аягүй итгэлгүй байсан. Тэгэхээр одоо нэгдүгээр шатгаагүй хоёрдугаар шатнаас дөрөвдүгээр шат хүртэл би ханаастайс учраас яг хүн шүүгч нарт хүн үзэгчдэд яг хүргэе гэсний хүргэж чадаагүй. Тийм учраас ерөөсөө итгэлгүй байсан. Анхны юм том амжилт болж энэ шилдэг 21-т үлдсэн маань бол минь нэр төрийн ирэг маш том амжилт гэж бодож байгаа. Оюун дугаар Тэг 82 Червенкагийн Мишель 4 шатны туршид дуулж исэн дуунуудаас чиний хувьд өөрт чинь хамгийн одоо тод сэтгэл тод дурсан бэлдээсэн дуу шат аль шат байсан бэ? Миний хувьд нэгдүгээр шат гэж бодож байна. Энэ бүх юмны гарааны эхлэлээс мөн энэ 4 шатаас хамгийн хүмүүст хүрсэн нэгдүгээр шат юм болоо гэж бодсон. Хэмжээний амжилт үзүүлэхэд нэгдүгээр чиний өөр юм байглаас өгсөн авьяас чадвар нөгөө талаас бас чамайг тал талаас дэмжиж байгаа зааж сургаж байгаа тэр хүмүүсийн бас үр нөлөө байсан болов уу гэж бодож байна. Энэ тэглээ яг манай хүүхдийн ордны дулаачийн багш Алтан уяа гэж багш байгаа. Мөн цацрал багш байна. Мөн гэр бүлээ сургуулаас зөндөө олон талаас намайг дэмжиж байсан. Ийм сайхан дуулдаг. Тэгсэрнэ хажуугаар нь бидний мэдхгүй бас их олон зүйлийг амжуулдаг юм байлээ. Усан бассейнаар хичээлдэг, бас өмнө гүйдэг байсан гэсэн тий. Энэ талаараа манай үзэгч яриул. Эдгээр нь бол 2 жилийн өмнөөс юм болчихсон. Гэхдээ ер нь бол их тууштай хичээлдэг байсан. Хөнгө атлетикаар усан бассейнаар спортоор хичээлдэг гэсэн. Яагаад юугаараа илүү давуу байдаг юм бэ дуулах гэдэг энэ хобби чинь? Энэ ер нь урлаг гэдэг чинь хүний сэтгэлийн нэг гоё юм хүндчээдэг. Урлагийн олон салбарууд байгаа. Зурах, одоо юу гэдэг бүжиглэх, жүжиглэх олон төрлийн салбарууд байна. Тэгээд энэ салбарууд нь ер нь урлаг гэдэг нь урлагт хөл тавьж байгаа, урлагийг сонирхож байгаа хүмүүсээс энэ урлаг гэдэг нь өөрөө аюу гой тийм төгс хамгийн сайхан бүх зүйлийг ингээд танаасаа шаардж идэг. Тэгэхээр дуулах, жүжиглэх, бүжиглэх гэдэг юм уу эдгээр нь энэ бүх зүйлүүдийг хийхэд танаасаа нэг тийм гоё мэдрэмж төрдөг, гоё тайван байлгадаг ч гэдэг юм уу, гоё ирч хүч өгч идэг. Тайзан дээр гарч ирээс тандрал болж болно, тоглол хийж болно, бүх мэдрэмжүүд зэрэг гарч ирдэг. Тэр охиныг би саналаа
Сэлэг зүрхийг мэн хугалаа. Хинийний хайр, хинийний урам тэтгэлгээр байнга дутчихийдэг. Тэр болгоныг миний танихгүй хүн хүртэл надад нөхч өгч идэг. Энэ тэмцээнд орсноос хойш миний танихгүй хүмүүс фэйсбүүкээр ч юм уу надад холбогдоод чам баяр хүргэе ингээд улам хичээгээр ингээрэй гэл эсвэл гадуур явж байгаа гот ч юм уу танихгүй хүн чи юм байсан тийм байсан шүү одоо хичээгээрэй ч гэдэг юм. Тиймэрхүү урмуудыг надад зөндөө өгч исэн. Тэр хүмүүстээ бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Магтаал хэлэх нь олон гэсэн шүүмж хэлгэнээс байгаа. Тэрэнд манай ээж мөн манай дуулаачин багш хоёр их намайг шүүмжилдэг. Тэгээд магтаалыг сонсож болно. Гэхдээ магтаалаа их даах хэрэгтэй. Хамаагүй бие тоож болохгүй. Тэгээд сайн хичээгээрэй гэдэг намайг шүүмжилдэг. Баяр хүргэе. Баярлалаа. Чиний амьдралд бас нэгэн шинэ хуудас ингээд нээгдэж байна Мишелээ. За тэгээд Мишельтэй баяр үргээ өөрийгөө тайзан дээр яаж гялалцаж, яаж тодорж, яаж сайхан дуулснаа бас харж явах хэрэгтэй шүү. Тэгээд гала тоглолтод нь нийт үзэгчдийнхээ өмнөөс амжилт хүсье. Баярлалаа. Зурах та юу гэдэг бүжиглэх, жүжиглэх олон төрлийн салбарууд байна. Тэгээд энэ салбарууд нь ер нь урлаг гэдэг нь урлагт хөл тавьж байгаа урлагийг сонирхож байгаа хүмүүсээс энэ урлаг гэдэг нь өөрөө аюу гой тийм төгс хамгийн сайхан бүцүүлгийг ингээд танаасаа шаардж идэг. Тэгэхээр дуулах, жүжиглэх, бүжиглэх гэдэг юм уу эдгээр нь энэ бүцүүлүүдийг хийхэд цаанаас нэг тийм гоё мэдрэмж төрдөг, гоё тайван байлгадаг гэдэг юм уу, гоё ирч хүч өгч идэг. En ik was voelgesh, aras chimudan dagla. Talig dag sangech, damikchen tasan gayla. Zorsan baldaga, dorsan taslabi. Тайзан дээр гарч ирээс тандрал болж болно, тоглол хийж болно, бүх мэдрэмжүүд зэрэг гарч ирдэг. Хамагчаа Тогтоонаас задрахад чамд ямар мэдрэмж төрсөн бэ? Та My Voice 2015 наадмын шилдэг оролцогчоор тодорч шилдгийн шилдгийг шалгаруулах гала тоглолтод орцох эрхийн бичгээ шагнууллаа. Үгээр хэлхийн аргагүй тийм амар шоконд ороод гацсан. Би ерөөсөө мдээгүй байхгүй бишээ. Орно гэж ерөөсөө бодоагүй. Өөртөө аягүй итгэлгүйсэн. Тэгэхээр одоо нэгдүгээр шатгаагүй 20 дугаар шатнаас 4-р шат хүртэл би ханаастайс учраас яг хүн шүүгч нарт мөн үзэгчдэд яг хүргэе гэсний хүргэж чадаагүй. Тийм учраас ерөөсөө итгэлгүйсэн. Анхны юм том амжилт болж энэ шилдэг 21-т үлдсэн маань бол нэр төрийн ирэг маш том амжилт гэж бодож байгаа. Хувийн дугаар Тэг 82 Червенкагийн Мишель. 4 шатны туршид тэр хүмүүсийн бас үр нөлөө байсан болов уу гэж бодож байна. Энэ тэглэр яг манай хүүхдийн ордны дулаачин багш Алтан уяа гэж багш байгаа. Мөн цацрал багш байна. Мөн гэр бүлийн сургуулиас гэж зөндөө олон талаас намайг дэмжижсэн. Ийм сайхан дуулдаг. Тэгсэрнэ хажуугаар нь бидний мэдхгүй бас их олон зүйлийг амжуулдаг юм байлээ. Усан бассейнаар хичээлдэг, бас өмнө гүйдэг байсан гэсэн тий. Энэ талаараа манай үзэгч яриул. Эдгээр нь бол 2 жилийн өмнөөс юм болчихсон. Гэхдээ ер нь бол тууштай хичээлдэг байсан. Хөнгө атлетикаар усан бассейнаар усан спортоор хичээлдэг байсан. Яагаад юугаараа илүү давуу байдаг юм бэ дуулах гэдэг энэ хобби чинь? Энэ ер нь урлаг гэдэг чинь хүний сэтгэлийн гоё юм хүндчээдэг. Урлагийн олон салбарууд дуулж исэн дуунуудаас чиний хувьд өөрт чинь хамгийн тод сэтгэл тод дурсамж үлдээсэн дуу шат аль шат байсан бэ? Миний хувьд нэгдүгээр шат гэж бодож байна. Энэ бүх юмны гарааны эхлэлээс мөн энэ 4 шатаас хамгийн хүмүүст хүрсэн нэгдүгээр шат юм болоо гэж бодсон.
хэмжээний амжилт үзүүлэхэд нэгдүгээр чиний өөрийн байглаас өгөгдсөн авьяас чадвар нөгөө талаас бас чамайг тал талаас дэмжиж байгаа, зааж сургаж байгаа. My Voice шоуны шилдэг оролцогчдын нэг Тэг 82% дугаартай Мишельтэй уулзуулж байна. Миний бодлоор хүн дууг хоолоогоор биш сэтгэлээрээ дуулдаг гэж боддог. Мэдээж би сэтгэл зүйч мэрэгчлээ болох учраас одооноос нэг хүмүүстэй ярилцаад хүн зөвлөгөө өгөөд ингээд баабаар ингээд өөрийгөө хичээлж явж байгаа. Тийм сонирхол. Сэтгэл гэдэг чинь хүний дотор байрладаг гэдэг тийм нууцлагдмал юм нэгтгэхгүй тий. Тийм хүн чинь сэтгэлийн амтан гэж ярьдаг шүү дээ. Тэгэл ер нь хүнийг заавал ингэ мэдсэлээр ч юм уу тий ямар нэг өвчнийг тэгж идгээхгүй сэтгэл зүгээр юм чишүүлт юм болов. За шилдэг хэмээх тодтголын эзэн болсон Мишельтэй өнөөдөр бас халуун баярыг нийт үзэгчдийнхээ өмнөөс хүргэж байна. Тайзан дээр зогсоод Мишель та My Voice шоуны шилдэг оролцогчдын нэг боллоо гэсэн тэр мэдээ яг тэр